Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 5, Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 3, Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх залтыг тус үндэслэн 1. Монгол Улсаас Австралийн холбооны улсаас байгаа онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд Дамдын сүрэнгийн даваа сүрэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Австралийн холбооны улсад суух онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайдаар Гончиг зэвгийн тэнгэрийг 2. Монгол Улсаас бүгд найрамдах Австри улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд Мэжид Орчийн цэнгийг эгүүлэн татаж, Монгол Улсаас бүгд найрамдах Австри улсад суух онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайдаар Дорж Арагийн мөнх төрийг 3. Монгол Улсаас бүгд найрамдах Беларусь улсад суух онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд Бацүхийн баяр сайхныг эгүүлэн татаж, Монгол Улсаас бүгд найрамдах Беларусь улсад суух онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайдаар Гунаажавын байгаль маг 4. Монгол Улсаас бүгд найрамдах Болгар улсад суух онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд Лавсрынгийн Саянаг эгүүлэн татаж, Монгол Улсаас бүгд найрамдах Болгар улсад суух онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайдаар Авир мэдийн Баттүрийг 5. Монгол Улсаас бүгд найрамдах Социалист Вьетнам улсад суух онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд Жигжээгийн Сэрэжавыг эгүүлэн татаж, Монгол Улсаас бүгд найрамдах Социалист Вьетнам улсад суух онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайдаар Ганбаатрын Хуланг 6. Монгол Улсаас холбооны бүгд найрамдах Герман улсад суух онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд Бервагийн Мандах бэлгийг эгүүлэн татаж, Монгол Улсаас холбооны бүгд найрамдах Герман улсад суух онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайдаар Жагдгийн Оюун Баатрийг 7. Монгол Улсаас Арабын бүгд найрамдах Египт улсад суух онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд Инх төвшингийн Булганыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Арабын бүгд найрамдах Египт улсад суух онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайдаар Донж Чимбуугийн Бямб Доржийг 8. Монгол Улсаас бүгд найрамдах Итали улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд Цэрэн Доржийн Наран тунгалгыг эгүүлэн татаж, Монгол Улсаас бүгд найрамдах Итали улсад суух онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайдаар Дансрангийн Булганыг 9. Монгол Улсаас Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд Баттүмрийн Инх сүхийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсад суух онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайдаар Батсүмбрийн мөнхчинг 10. Монгол Улсаас бүгд найрамдах Казахстан улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд Доржийн Баярхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас бүгд найрамдах Казахстан улсад суух онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайдаар Гунаажавын Бачаргалыг 11. Монгол Улсаас бүгд найрамдах Киргиз улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд Содномын Ган Хуйгийг эгүүлэн татаж, Монгол Улсаас бүгд найрамдах Киргиз улсад суух онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайдаар Дэмчгийн Тэгш Жаргалыг 12. Монгол Улсаас Оросын холбооны улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд Үлзий сайхны Инх төвшинг эгүүлэн татаж, Монгол Улсаас Оросын холбооны улсад суух онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайдаар Дулам сүрэнгийн Давааг 13. Монгол Улсаас бүгд найрамдах Сингапур улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд Сосор Ормын Инх баярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас бүгд найрамдах Сингапур улсад суух онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайдаар Гамболдын Уянгыг 14. Монгол Улсаас бүгд найрамдах Турк улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд Гомс сүрэнгийн мөнх баярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас бүгд найрамдах Турк улсад суух онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайдаар Очрын Лавг сүрэнг 15. Монгол Улсаас Унгар улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд Сайн Нямбуугийн Баатар Жовыг эргүүлэн татаж, Монгол Улсаас Унгар улсад суух онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайдаар Ням цэрэнгийн Инх тайвныг 16. Монгол Улсаас бүгд найрамдах Франц улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд Улан баярын Нямхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас бүгд найрамдах Франц улсад суух онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайдаар Цэндийн мөнх хориглыг 17. Монгол Улсаас бүгд найрамдах Чех улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд Дамдны Ганс хүийг эгүүлэн татаж, Монгол Улсаас бүгд найрамдах Чех улсад суух онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайдаар Бат сайхны Болормаг 18. Монгол Улсаас Арабын нэгдсэн Эмират улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд Шижээ хүүгийн Одон Баатрыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Арабын нэгдсэн Эмират улсад суух онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайдаар Амгалангийн Анандыг 19. Монгол Улсаас бүгд найрамдах Энэтхэг улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд Дамбжавын Гамболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас бүгд найрамдах Энэтхэг улсад суух онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайдаар Лувсан Жавын Үлзийтийг 20. Монгол Улсаас Таиландын хаант улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд Амар санаагийн Төмрийг эгүүлэн татаж,
Монгол улсаас Таиландын хаант улсад суух онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайдаар Вашагийн оюуг 21 Монгол улсаас бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсад суугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд Жамсрангийн Бямс сүрэн гэгүүлэн татаж Монгол улсаас бүгд найрамдах ардчилсан Лаос улсад суух онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайдаар Давакүгийн Баттүр нарыг тус томилох саналыг засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ээлжид бус хуралдаанаар хэлэлцүүлж дэмжсэн болно. Элчин сайд нь Монгол улсын олон улсын гэрээ холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд суугаа болон хавсран суугаа улс олон улсын байгууллагада Монгол улсыг төлөөлөн ажиллаж эрх ашиг сонирхлыг нь хамгаалах, харилцаа хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх, Монгол улсын хөгжлийн зорилтыг ханган хэрэгжүүлэхэд шаардлагадах судалгааг хийж, төр засгийн байгууллагыг мэдээлэлээр хангах, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, хоёр болон олон талын харилцааны асуудлаар яриа хэлцээ хийх, гэрээ хэлцээр байгуулах, Монгол улсын иргэн, Монгол улсын хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг олон улсын эрх зүй, суугаа орны хууль тогтоомжийн дагуу хамгаалж ажиллагаас гадна тэргүүлж буй элчин сайдын яамныхаа үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэгтэй байдаг. Элчин сайдаар томилон ажиллуулахаар нэр дэвшүүлж буй эдгээр албаа хаагчид нь төрийн болон дипломат албанд олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, төрийн болон дипломат албаны хууль тогтоомжийн шалгуурыг хангасан, төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой гэж Монгол улсын ерөнхийлөгч үзэж байгаа болно. Дээрх орнуудад суух онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайдад нэр дэвшиж байгаа албан хаагчдыг хэлэлцэн зохис шийдвэр гаргаж өгнө. Анхаарал тавьсанд баярлалаа. За Монгол улсын ерөнхийлөгчийн саналыг танилцууллаа. Одоо аюулгүй